За миний би та төрөө зарим хүмүүс санаж байгаа бол өнгөрсөн жилийн 11-р сард одоо улсын төсвийн үеэр улсын хурлын 900 хорооны даргад бол гомдол гаргасан байгаа. За тэр гомдол нь ямар гомдол байсан бэ гэхээр улсын хурлын тухай хуулийн 22 дугаар зөвлөлд чинь 900 дэд хороо гишүүний ёс зүйн сахилга хөрөнгө орлого мэдүүлэг чуулганы уралдааны дэг сахиулах асуудлыг эрхлэнэ гэсэн юм удирдлагын дор дараах үндслээр гомдол гаргасан. За энэ гомдол нь юуны тухай вэ гэхээр 11-р сарын 6-ны өдөр их хурлын чуулганы үеэр улсын хурлын гишүүн Ж Батсүрэн гаргасан үйлдэлийн тухай байсан. За энэ үйлдэл нь бол их хурлын тухай хуулийн 8-р зүйлийн 8-1-ийн 21, төрийн албаны ёс зүйн тухай хуулийн 7-гийн 1-ийн 7-р заалт. За их хурлын гишүүний ёс зүйн дүрмийн 2-1-ийн 5, 3-ийн 5, 3-ийн 17 зэрэг заалтуудыг зөрчсөн байгаа байхгүй. За яаж зөрчсөн бэ гэхээр Батсүр гишүүн бол тухайн үед бол чуулганы тахимд бол цогтуу байсан. Тэгээд над руу одоо намайг яг нөгөө хөгжлөмжлөлттэй хүмүүсийн халамж асуудлыг ярьж хахад хашгирч нөгөө нэг тэнийг юм ярьж гин дандаа идэж уух халамж авах тухай ярьдаг хоолны сав гэж янз бүрийн тайлбар доромжлоодсэн. Заалны нөгөө талд. Тэнгүүд их хурлын нөгөө танхимын бичлэгч нь бол зөвхөн ярьж байгаа хүн дээр байдаг учраас нөгөө талын бичлэг байхгүй. Тэгээд гарч ирэнгүүтээ чуулганы одоо үүдэнд ингэ сэтгүүлчд яриа авдаг ч тэгэнгүүт би тэгж хэлээгүй гэж худлаа ярьсан байхгүй. Тэгээ би энэ үүднээс бол гомдол гаргасан. За тэгээ энэ гомдлыг одоо шийдэгдэхийг хүлээгээд за надад ингэ 900 орноос холбогдох болов уу гэж ингэж хүлээсээр агаад за нэлээд удлаа. За тэгээ сая бид нар одоо 900 дэд хорооны дараах хэрлэн гишүүнд бас өргөлөө дахиж өгсөн. Одоо 900 орны дарга солигдоод тий. За би өөрөө бас 900 одоо дэд хорооны гишүүн байхдаа ганмаа гишүүний гомдол дээрээс ажиллаж байсан байхгүй. За инхтэй гишүүн би тэр ганмаа гишүүний гомдлоор яаж ажилласан бэ гэхээр эхлээд ганмаа гишүүнийг ганцаар ингийн нэг өрөөнд давтарж байгаа сонсоод асуудлыг нь сонсож ярилцаад дараа нь тухайн үед гэрч байсан одоо Лука гишүүнийг болон өөр гишүүнийг дуудаж асуудлыг нь бас сонсоод за дараа нь Чимб өрөөнд сайд байсан тухайд бас сонсоод ингээд тал талынх нь уулзалтуудыг хийж агаад ингээд та нар ингүүл зүгээр ана гэдэг зөвлөмж өстөө оронд өгчөөсөн. Тэгээ өстөө хурал болж исэн байхгүй. Тэгэхээр энэ процессор явах болов уу гэж би одоо хүлээж байтал над дээр бол ерөөсөө огт тэгсэнгүү. Одоо баг эхлээд би амаар хэлсэн. За хэрлэн гишүүнээ миний асуудлыг яасан юм болоо? Юу болсон юм болоо гэд. За яг тэр 11 сард чинь цас ороод аягүй хүүтэн байсан. Улсын төсөв халамжийн мөнгөний асуудал ярьж байсан. Тэгэд энэ асуудал намайг ингэж доромжлоход маш олон хөгжлөмжлөлттэй хүмүүс бас гомдолтой байсан. Та нар бид нарыг ингэж доромжилж байна гэд. Ингээд ордны гадаа 100-аад хөгжлөмжлөлттэй хүмүүс жинхнээсээ хурж ирж агссан гомдолтой байна. Уушлахгүй гэж харцсан. За Батсүр гишүүний зүгээс надтай ямар ч холбогдоогүй, ямар ч уушлахгүй, юу ч болоогүй. Дээрэс нь 900 хорооноос ч гэсэндээ ямар ч арга хэмжээ юу ч авсангүй. За өнөөдөр бид нар улсын хурлын гишүүний 900 асуудлыг ярьж байгаа. Гэхдээ жагсаалтын гишүүдийн асуудлыг илүү яриад байгаа тийм. Гэтэл Батсүр гишүүн бол тойрон гишүүн. Тэгээ хүнийг ингэж доромжилж янз бүрээр хэлчихэд дараа нь юу ч болоогүй юм шиг би тгээгүй гэдэг асуудал нь болох юм уу гэдэг миний одоо гомдол байна. За хоёрдугаарт ер нь энэ 900 хороо бид нар ганмаа гишүүний гомдлыг шийдвэрлсэн шиг мэрэгжлийн ажт холоо гэж би бодсон. Тэгсэн чинь сая яасан бэ гэхээр би ингээд араас нь нөгөө нэг сайн манай хоёулаа нэг уулзъя гэж гуйгаал яваад байгаа байхгүй. Тэгж тэгж байгаасаа чуулганы үүдэн дээр тэр бусад хүмүүсийн хажууд уулзж байгаа. Бусад гишүүдийн хажууд хуралд орох ч хүмүүсийн хажууд нэг сандлын болон одоо уулзснаа. За тэгээ яг яасан гэлээ би ерөөсөө мартчихад байна. Яасан гэлээ гэл тэгээд. Тэгэл би уулз талнаа нөгөө юм ярин заяа. Үгүй ягаад тэ нөгөө чуулганы үеэр би тань бичгээ өгсөн шүү дээ тий. Тэгээд ийм болсон инглээ гэдгсэн чинь. За наадах чинь тэгж нэг уулзч ярилцъя гэж тэгж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ өнөөдөр болохоор уулзалт нь мэрэгжлийн биш байгаа. Надад ямар ч privacy орчин өгсөнгөө. Тэгснээ хажууд нь ихтэй гишүүн бас тэр одоо хамт байж байгаа. За тэгээ хажуугаар чинь нөгөө бусад гишүүд яваад бид нар чинь нөгөө менлээд ахаар чинь бүү инээдэн манайдан болж байгаа байхгүй юу. Тэгээ би тайлбарласан. Үгүй миний асуудал бол би хөгжлөмжлөлтөд иргэдийг төлөөж энэ сууж байгаа штэ тий. Натай адилхан ингээд бас нэг юм гомдолтой байдаг зөндөл хүмүүс байгаа. Миний асуудлыг ганцхан тэр 900 хороонд 7хон гомдол ирсэн бол нэг нь минийх байгаа байхгүй юу? Тэгэд миний асуудлыг ингээд шийдчихэж болдгоо юм уу? Ингээд энэ дээр анхаарч болдгоо юм уу гэд тайлбарлаад тэгсэн чинь ингээд өмнөөс за зүгээр л юу ячаач тий ингээд хоорондоо та хоёр ярилцчаач тий гэж байгаа байхгүй. Тэгээ би одоо Батсүр гишүүний араас ингээд хүүе та намайг нөгөө гомдоосон тий хоёлаа уулзаж ярилцъя гэж ярих юм шиг байна л да. Одоо манай 900 хорооны одоо шийдвэрээр бол тий одоо хандлагаар нь бол тэг би энэ дээр бол үнэхээр одоо асар их гомдолтой байна. Ингээд бид нар ингээ их хурал дээр юу гэдэг эмгтэй гişүүд ингээл юм ярихлаар за энийг юм уйлах гээд байгаа юм уу энийг юм ингээд байгаа юм уу гэдэг нийтийн доромжлол бас их байгаа. За яах вэ тэрийг бол болж байна тий одоо үг хэлэхдээ хүний сэтгэл санааны асуудлууд байгаад ингээд хэлж болж байна. Гэтэл чуулганы тайван согтуу байсан шүү дээ.
согтуу байхдаа хүнийг доромжилж орж ирсэн. Хажууд нь байсан гишүүд бүр дугаа бай, аяархан бай, бацуураа чи болооч гэж болоосон байхгүй. Тэгэхээр хэрвээ би ёс зүйн хорооны одоо оронд байсан бол яах вэ гэхээр гэрчүүдэд дуудана. За яг ийм болсон юм уу, яасан ингэ те. За Саранчлын гишүүн ямар гомдолтой, юу гэж хэлсэн гинэ. За Бацуур гишүүний дуудаа, за уулзъя гэд. Нэг ч тийм уулзах зохион байгуулаагүй, нэг ч ажил хэрэгч юм яриа болсонгүй. Тэгээ ийм юм ярьж бас өөртөө ёс зүйгүй байж хинээсээ ёс зүй нэхэд байгаа юм бэ?